Сайн байцгаана уу? Cisco Club-ийн идэвхтэн гишүүн Анука байна. Та бүхэндээ удаан хугацааны дараа C хичээлийнхаа бичлэгүүдээр эргэн уулзж байгаадаа баяртай байна. Арсан ах маань цэрэгт явсан тул би C хичээлийг үргэлжлүүлэн захиалсан байгаа. За өнөөдөр бид функц гэж юу вэ гэсэн сэдвээр хичээлээ үзэх болно. Тэгвэл функц гэж юу юм бэ? Бид функцийн талаар мэдэх үлээ. За тэгвэл бид 10 жилдээ математикийн хичээлдэр квадрат тэгштэйлийн томьёо тэнцэтгэл биш маш олон төрлийн бусад томьёонуудыг үтсэн. f of x гэсэн тэмдэглэгээтэй зүйлсүүд бол функц гэдгийг бид сайн залгасан шүү дээ. За функцийг илүү тодорхойгоор бөгөөд товчоор хэлэх юм бол оролт, боловсруулалт, гаралт гэсэн 3 үндсэн хэсгээс бүтсэн тодорхой үйлдэлүүдийг хийдэг хэсэг үйлдэлүүдийн цогц гэж тодорхойлцоход нэг буруудах зүйл байхгүй. Тэгвэл бүгдээрээ 4x квадратаас хасах нь 7x, хасах нь 10 гэсэн квадрат тэгштэглийг C хэлээр бодож үзье. За би онлайн C компайлер ашигласан байна. За энэ C++ компайлер. Гэхдээ бидний бичих хэлтэй бол зөрөө гарахгүй. Тийм учраас бид нэг санаа зовох зүйл байхгүй. За хамгийн эхлээд бүгдээрээ утгуудаа зарлж өгнө. За бидний утгууд хэдийгээр int буюу бүхэл тоон төрөлтэй байгаа ч гэсэн бутархайгаар зарлж өгөх хэрэгтэй. Яагаад гэхээр хоёр бүхэлтэй хооронд нь хуваахад бутархай гаргахын тулд бутархайдаа хуваах зарчмыг баримтлана. Тэгэхгүй бүгдээрээ энэ утгуудаа int төрлөөр зарлаад өгчих юм бол хичнээн 7-г 3 туваасан ч гэсэн 2 гэсэн хариуг бидэнд өгнө. Тийм учраас үүнээс сэргийлээд бутаргай тоогоор зарлж өгөх хэрэгтэй. За бидний тохиолдолд a тоо 4 байгаа. b тоо хасах 7 байгаа. c тоо хасах 10 байгаа. За арай цэвэрхэн байх үүднээс хариугаа тусдан зарлцгаая. За x1 дээр квадрат тэгштэйлийн томьёо хасах b нэмэх хасах. За эхний тохиолдолд нэмхийг авъя. Язгуурдоор b квадратаас хасах нь 4-ийг үржих нь a үржих нь c. За тэгээд энэ гарсан хариугаа 2 a тувааж өгдөг. За би яагаад үйлдэл бүхэндээ хаалт тавиад байгаа вэ гэхээр зарим тохиолдолд олон дараалсан арифметик илэрхийллүүд бичих үед бид санамсаргүй байдлаар үйлдэлийн тэмдэглэл алдах эсвэл компьютер буруу ойлгох зэрэг санамсаргүй тохиолдолд гардаг. Түүний улмаас бидний хүссэн хариу бага зэргийн өөрчлөлтөөр үйлдэлийн дараалал нь өөрчлөгдөж гарч ирэх магадaltaй. Тийм учраас энэ асуудлаас сэргийлээд бүгдээрээ хаалтуудыг тавьж өгөх нь илүү зөв. За ингээд x2 дээр хасгыг тавьж өглөө. За одоо ингээд гарсан хариугаа хэвлэлцгээе. x1 тэнцүү хувь мөр шилжүүлээд x2 тэнцүү хувь. За ингээд x1 x2. За бүгдээрээ компайлдж харцгаая. Математик үйлдэлүүд илэрхийлэх mat толгоогоо бичиж өгөх мартсан байна. За ингээд хариу маань гарлаа. За тэгвэл бүгдээрээ энэ 3 илэрхийллийг яг саяныхаа кодон дээр нэмээд бичгээр бол яах вэ? За бидний сурсан аргаар бол бүгдийг нь копидж аваад нийтдээ 42 мөр болж байна. Үнэхээр аимшигтай. Хамгийн энгийн илэрхийлэл дээр ч гэсэн бид олон мөр кодон донд толгой өрөх боломж энд гарч байгааг бүгдээрээ харж байна. За тэгвэл бидэнд ямар нэгэн гарц бий юу? Тэгвэл бүгдээрээ сая ганцхан квадрат тэгштэглийг ботхын тулд нийтдээ 6 мөр кодыг бичсэн. Маш урт тэгштэглүүдтэйгээр. Тэгтэл дахиад энэ 3-ыг бодно гэхээр нийтдээ саяны үйлдэлийг 3 удаа давтна гэж бодохоор маш олон тооны мөр код гарна. Гэхдээ бидэнд бурхны авралаар функц байгаа. Функц бидэнд нэг үйлдэлийг олон удаа бичгээс чөлөөлж өгнө. Мөн санахад маш сайн хэмнэлт болж өгдөг. За тэгвэл бүгдээрээ функцийн бүтцийг аваад үзье. Функц дотроо утга буцаадаг болон буцаадаггүй гэсэн ерөнхий хоёр төрөл байгаа. Функцийн ерөнхий бүтцийн хувьд бол урд нь түлхүүр үг, функцийн нэр, параметр. Та параметргүй функц бичсэн ч болно. Энэ бол сонголтоор. Үйлдэлийн блокууд хэрвээ таны функц утга буцаадаг бол утга буцаах блок, буцаадаггүй бол энэ байх шаардлага. Тэгвэл утга буцаадаггүй функцийн хувьд түлхүүр үг нь void байдаг байна. За тэгээд функцийн нэр, за параметртэй бол параметр байхгүй бол хоёр хаалт маань зүгээр л хоорондоо нийлсэн хаалт байна. За тэгээд үйлдэлийн блокууд. Тэгвэл бүгдээрээ саяныхаа энд бичигдсэн олон үйлдэлүүдийг функц хэлбэрт оруулаад бичиж үзье.
За хамгийн эхлээд бидний туршиж үзэх нь утга буцаадаггүй функц байгаа. За тэгэхээр void. За ингээд give гэж тэмдэглэчихье. За бидэнд мэдээж за хамгийн эхлээд параметргүйгээр туршиж үзье. За параметргүйгээр туршиж үзээд энэ кодоо ингээд тавьчихна. За тэгээд мэдээж бид энд функцээ дуудаж өгөх хэрэгтэй. Функцээ дуудаж өгөхийн тулд функцийн нэрийг бичээд ингээл болоо. За бидний саяны гарч ирсэн хариу зөв гарч байна. Одоо тэгвэл параметр оруулаад үзье. Параметр оруулахын тулд бид параметр бичих хэсэгтээ float a, float b, float c. Бид хувьсагч зарлж өгөхдөө тухайн хувьсагчийн төрөл хэрвээ бүгдээрээ нэг бол нэг удаа хувьсагчийнхаа утгын түлхүүрийг бичиж өгөөд ардаас нь таслал тавиад бичиж болдог бол функцийн нөхцөл утга тус бүр дээр өөрийнх нь ямар төрлийн хувьсагч вэ гэдгийг нэг бүрслэн зааж өгөх шаардлагатай байдаг. За үүний тухай бид дараа нь дэлгэрэнгүй ярина. За тэгэхээр бидэнд энэ хэсэг хэрэггүй болчихж байгаа. За энийг ингээд авчихъя. Тэгээд энэ хэсэг маань хаана орж ирэх вэ гэхээр энэ хэсэгт орж ирнэ. За одоо энд A, B, C. За хамгийн гол нь бид функц дуудахдаа параметруудын дарааллыг маш зөв тогтоож өгөхгүй бол хэрвээ аль нэг хоёр параметрийн утгыг байрлалыг хооронд нь солиход дотор хийгдэх үйлдэлүүдийн дарааллын улмаас манай хариу гажиж гарч болно. За бид зөв дарааллаар параметруудыг бичсэн байна. За бидний өмнө өгсөн хариу зөв гарч байна. За тэгвэл C, B2-ын байрыг солиод үзье. Тэгтэл бидэнд арай өөр хариу гарч ирж байна. За ингээд параметруудын байрлалыг санах нь чухал байдаг байна. За тэгвэл та бүхэн гайхаж байгаа бах. Зүгээр main дотор байсан үйлдэлийг ийшээ аваач тавиад энэ зай хэмнэ, ингэнэ, тэгнэ гэд байгаа нь сайн санагдаж байгаа. Тэгвэл бүгдээрээ түрүүнийхээ эдгээр тэгшгэлүүдийг бас бичих гээд үзье. За энэ эхний тэгшгэлийн хувьд a хасах 3 нэмэх 5 байна. За тэгээд a тэнцүү хасах 3, b тэнцүү нэмэх 5. За нөгөөх нь юу вэ? B тэнцүү хасах. За энэ B юм байна. Энэ C. За A тэнцүү 7. За одоо бидэнд дахиад квадрат тэгштэл бодохын тулд энэ мөрөг кодыг хуулаад дахин тавих биш. Ердөө энэ хэсэгт дуудсан энэ функцийн хэсгийг бичихэл хангалттай. Энд мөр унгаагааг учраас алдаа гарсан байна. За энд би утгаа оноож өгөхдөө жоохон буруу өгсөн учраас алдаа гарсан бололтой. За гэхдээ манай функц л ажиллаж байна. Одоо бид дахиад хэд хэдэн квадрат тэгштэл бодох шаардлагатай болвол ердөө утгыг нь өөрчлөөд функцээ дахин дуудаад л болчихж байна. Дараагийн хэсэгт нь утга буцаадаг функц гэж ямар байдаг вэ? Утга буцаадаг функцийн хувьд бол түлхүүр үг нь int байна. Тэгээд функцийн нэр орж ирээд параметрууд орж ирнэ. За тэгээд үйлдэлийн блокууд хийгдээд тухайн буцаах утга маань энэ хэсэгт орж эхэлнэ. Хэрвээ та энд int гэсэн төрлийг түлхүүр үгээр зааж өгсөн бол таны буцаах утга мөн адилхан int байна. Энэ хоёр утга маань зөрөх ёсгүй байх нэ. Функцийг бичихэд хэд хэдэн баримтлах дүрмүүд байдаг. Хамгийн ихний дүрм функцийг нэрлэхдээ давхардуулж болохгүй. Та хэрвээ print нэртэй нэг функц бичсэн бол дараа нь дахиад print нэртэй функц бичих болохгүй. Бусад Java, C# зэрэг арай өөр түвшний хэлнүүд төр хэрвээ авах параметрийн утгууд нь ялгаатай байвал функцүүд ижил нэртэй байж болдог. Бидний үзэж байгаа C хэлэн дээр бол энэ хоройтой. Дараагийнх нь том жижиг үсгүүд ялгаатай. Хэрвээ эхний функц чинь жижиг үсгээр print байсан бол дараагийн функцээ том үсгээр print гэд нэрлэлчихэд ямар ч асуудал гарахгүй. Энийг програм өөр гэж ойлгох. За тэгвэл саяныхаа бичсэн хэсэг дээр бүгдээрээ энэ туршилтыг хийж үзье. За void kv энэ функц маань параметр авахгүй. За тэгээд print f за харталт мөр унгаад hello world гэж хэвлэе.
За дахиад мөр унахчих. За тэгээд функцийн доор дуудаад өгнө. За ажиллуулад харцгаая. За бидэнд алдааны мэдээ өгч байна. Ижил нэрээр зарлагдсан байна гэсэн алдааг өгөөд дээрэс нь доор дуудаж байгаа хэсэгт энэ параметрийн утгууд нийлэхгүй байна гэсэн хариуг өгч байна. Тэгэхээр энэ функцийг маань хоёр өөр функц биш, нэг функц гэд үзчихье. За тэгвэл энийг томоор нэрлээд үзье. За дуудахтай мэдээж томоор дуудана. За тэгээд ажиллуулъя. Ямар ч асуудалгүй ажиллаж байна. Тэгэхээр програм ижил нэртэй функцүүдийг хүлээж авдаггүй байх нэ. Параметрийн хувьд ялгаатай байсан ч 1 2 3 4 төрлийн хувьд ялгаатай, эсвэл параметрийн тооны хувьд ялгаатай байсан ч энэ функц адилхан нэртэй бол адилхан нэртэй байна гэдэг алдааны мэдээ өгнө. Харин та функцээ нэрлэхдээ том жижиг үсгээр солбоод нэрлэх юм бол алдаагүйгээр хүлээж авах нь. Гэхдээ хизээж энийг би тань зөвлөхгүй. Яагаад гэвэл та өөрөө толгойч нэргэн ямар нэгэн байдлаар дотор нь төөрөлдөх юм бол бидний хийж байгаа програм алдаа өгөх магадaltaй. Тийм учраас аль болох битгий ижил нэрээр нэрлээрэй. Мэдээж Java хэлэн дээр бол өөрөлдөө функцийг дуудах үед өгөгдсөн параметруудын дарааллыг баримтлана. Магадгүй та хоёр өөр төрөлтэй параметруудыг өгсөн бол энэ намархан. За жишээлбэл энд эхлээд int төрлийн number байна. Дараа нь string төрлийн k байна гэж зааж өгсөн бол та эхлээд number, дараа нь string байх бол хатуу дараалал. Энэ дараалал зөрчигдсөн тохиолдолд танд алдааны мэдээлэл өгнө. Тэгэхээр засах боломжтой гэсэн үг. Хэрвээ бидний өмнө нь бичсэн шиг та float гурван адилхан төрөлтэй параметр зарлаж өгсөн бол аль нь аль тоо вэ гэдгээ маш сайн санаж бас байнга шалгаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгдээрээ сая харсан шүү дээ. Ердөө BC2-ын байрлалыг өөрчлөхөд хариу маань маш ялгаатайгаар гарч байсан. Мэдээж үйлдэлийн дарааллууд нь тухайн параметруудыг авах нь өөр байгаа учраас аль болох энэ дарааллаа маш сайн баримтлах хэрэгтэй. Дараагийнх нь функц дотроос функц дуудаж болдог. За энийг бүгдээрээ дараа нь арай гоё жишээн дээр авч үзье. За бидний дараагийн хэсэг recursive функц. Recursive функц бол өөрийгөө дуудах байдлаар ажилдаг маш сонирхолтой функц байгаа. Энэ функц маань ойлгоход төвөгтэй боловч хэрэглээ маш өндөртэй байдаг. Recursive функцийн бүтцийн хувьд түлхүүр үг, функцийн нэр, параметр гэсэн толгой хэсэг. За тэгээд үйлдэлийн блок энд маш сонирхолтой хэсэг орж ирнэ. Функцийг төгсгөх нөхцөл. Манай функц ямар нөхцөлд хүрсэн тохиолдолд энэ функц зогсох ёстой вэ гэдгийг энэ блокт бичиж өгдөг. Та ямар нэг үйлдэл хэрэгтэй бол үйлдэлийн блок энэ if нөхцөл дотор орж ирнэ. За тэгээд хэрвээ энэ нөхцөл биелэхгүй бол recursive функцийн амин чухал хэсэг болсон өөрийгөө дуудах хэсэг нь энд орж эхэлдэг. За recursive функцийн ашиглах давуу тал нь үйлдэл маш бага хийгддэг. Санах хог маш бага эзэлдэг. За ер нь бол дурдаад байвал дуусахгүй олон сайн чанаруудтай функц байгаа. Энэхүү функцийн хэрэглээг бүгдээрээ практик дээр шалгаад үзье. Spoj Abramov. Хэсгээс за эндээс хамгийн их ерөнхий багч. За эндээс за өгүүлбэрийг нь уншаад үзье. Сөрөг биш бүхэл таануудын хамгийн их ерөнхий хуваагчийг хамгийн их ерөнхий хуваагч бол бидний 10 жилд үзснээр тухайн хоёр тоог хамгийн их хувааж болох боломжтой тоо. Жишээлбэл 110 гэсэн хоёр тоо байх юм бол 10 бол хоёр тоо тухайн хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагч болж өгдөг. За хамгийн их ерөнхий хуваагчийг олох Евклидийн алгоритм дээр тооны дараах чанарт үндэслэнэ. За Евклидийн теорем гэдэг нь хамгийн их ерөнхий хуваагчийг олох маш хялбар теорем байдаг. M ба N нь хоёулаа зэрэг тэгтэй тэнцүү биш, сөрөг биш. За тэгэхээр бидэнд өгөгдөж байгаа нөхцөл за нүүз падийг гаргаж ирээд бүгдээрээ яцгаая. За бидэнд M болон N гэсэн хоёр тоо өгөгдөх нь. За тэгээд M N ба хоёулаа зэрэг тэгтэй тэнцүү биш. Тэгэхээр M тэгтэй тэнцүү биш. Мөн N тэгтэй тэнцүү биш байх нэ. Хамгийн ихний нөхцөл. За дараагийн нөхцөл нь бүхэл таанууд бөгөөд M нь N-ээс илүү байх нь байна. За M N-ээс илүү байх нь байна. Хэрв N тэг бол хамгийн их ерөнхий хуваагч нь N тэнцүү M. Харин N тэгээс ялгаатай бол M, N ба R таануудын хувьд дараах тэнцэтгэл биелнэ.
хамгийн ерөнхий хуваагч MN тэнцүү, хамгийн ерөнхий хуваагч NR. Энд RM тоонд хуваасны үлдэгдэл. За бүгдээрээ жишээг нь ажиглаад үзье. За бидэнд өгөгдсөн тоон M. За дээдлийнхаа өгүүлбэрийг дуусгая. M тэнцүү 15 байх нь. За N тэнцүү 6 байх нь. За тэгээд хамгийн их ерөнхий. За хээ. За нэг нь Турк метод авчи. 15 6. Тэнцүү 6 3 гэсэн. Тэнцүү 3 тэг гэсэн байна. За үүнээс бүгдээрээ ажиглах юм бол энэ 3 хаанаас гараад ирэв? Энэ 6 юу болчихв? За хамгийн ихний нөхцөлд бидэнд энэ тоо маань орж ирэхэд M тэнцүү 15, N тэнцүү 6 байсан. Тэгтэл яг энэ хэсгийг уншаад үзэх юм бол хэрв N харин за энэ N тэг бол M. Энэ нөхцөл бидний саяны рекурсив функцийн хувьд бол өөрийгөө төгсгөх нөхцөлийг энэ гэж харж болно. Дунд нь хийгдэх үйлдэлүүдийн хувьд бол харин N тэгээс ялгаатай бол. Бидний хувьд бол хамгийн ихэнд өгөгдснөөр N тэнцүү 6 байгаа. Энэ тэгээс ялгаатай бол M ба N R тоонуудын хувьд дараах тэнцэтгэл биелнэ гэж байна. Ямар тэнцэтгэл биелэх вэ гэхээр за энэ тэнцэтгэл биелэх нь. Энэ бол маш чухал хэсэг нь. За тэгэхээр хамгийн эхлээд хамгийн их ерөнхий хуваагч MN байх нь. За тэгэхээр энэ тоо маань хамгийн их ерөнхий хуваагч NR-тай тэнцгэнэ. Тэгэхээр M-ийн оронд R, M-ийн оронд биш ээ. Тэгэхээр M-ийн оронд N. Энэ хоёр байраа солилцсон байх нь. За тэгэхээр бидний энд гарч ирсэн хоёр учир битүүлэг хачирхалтай тооны нэгнийх нь учир болтлоо. Энэ 6 бол бидний хувьд энэ тохиолдолд энэ 6 байх нь байна. За тэгэхээр энэ хоёрын байрыг нь төр солиод M тэнцүү 6 болгочихож. За тэгтэл энэ 3 гэдэг сонирхолтой тоо хаанаас гарч ирээд байгаа юм бэ? За тэгвэл үргэлбэрийг дахиад уншаад үзье. Энд R нь M тоог N хуваасны үлдэгдэл. За тэгэхээр бид үлдэгдэлтэй хуваахыг бүгдээрээ мэднэ. За N тэнцүү тэгэхээр 15-ыг үлдэгдэлтэй 6 хуваасан байна. Үлдэгдэлтэй 6 хуваана гэдэг нь 15-аас 6-гийн бүхлээр авч болох хэсгийг аваад үлдэгдлийн тавьсантай тэнцүү. Тэгэхээр 15-аас хасах нь 6-гийн 2 буюу за энэ хэсэг нь шахав те. Үлдэгдэл нь 3 гарч байгаа юм байна. За тэгэхээр бидэнд 2 үл мэдэгдэх тоо байсан бол тэр 2 үл мэдэгдэх тооны учрыг бүгдээр олчлоо. За тэгээд эндээс ажиглаад үзэх юм бол бид эхний энэ үйлдэлийг хийсний дараа энэ болоод M-ийн бариг солих ёстой байна. Бидний эхний үйлдэл. За дараа нь бид ямар нөхцөлд энэ тоог энэ функцийг рекурсив функцийг дуусгах ёстой вэ гэхээр бидний энэ байран солигдож байгаа тоонууд дундаас N тэгтэй тэнцсэн тохиолдолд тэгэхээр M-ийг үлдэгдэлтэй хуваахад N-д үлдэгдэлтэй хуваахад тэгтэй тэнцэх нөхцөлд бид энэ функцийг дуусгах боломжтой болох нь. За тэгвэл бүгдээрээ бичээд үзье. За дахиад компайлераа гаргаж ирье. За та бүхэн намайг яагаад C++ компайлер ашиглаад байгааг гайхаж магадгүй. Энэ бидний хувьд зарим сангуудын хувьд арай өргөн боломжийг олгоно. Гэхдээ бичиглэлийн хувьд бол бид өөрсдийн үтсэн C хэлэн дээр бичгээд бол энд ямар ч асуудалгүй хүргэдэг. Тийм учраас ямар ч ялгаа байхгүй. Та бүхэн C компайлер дээр бичих үү, C++ компайлер дээр бичих үү гэдэг нэг онцлог байхгүй. Гэхдээ миний хувьд бол C++ дээр бичгийг
Гэхдээ миний хувьд бол компайлерын сонголтын дээрээ та бүхэн C++-ыг сонгохыг илүү санал болгож байна. Яагаад тэгэхээр илүү олон боломжуудтай тэгээд алдаа өгөх магадлал нь арай бага байдаг. За тэгвэл бүгдээрээ утга рекурсив функц ихэнх нь утга буцаадаг байдаг. За тэгэнгүүт энэ хэсгээр за Euclid гэд өчгий. За бид саяны юуны дагуу m болоод n гэсэн хоёрт орж ирнэ. За бидний тооцсноор хамгийн ихэнд за бүгдээрээ харъя. n тэг болсон нөхцөлд энэ функц дуусах хэрэгтэй байгаа. За тэгэхээр тэр дуусах нөхцлөө бүгдээрээ бичиж өгье. Хэрвээ n тэнцүү тэг болох юм бол яах ёстой вэ гэхээр бид нэр m-ийг буцаах ёстой. Яагаад m-ийг буцааж байгаа вэ гэхээр хэрвээ бидэнд өгөгдсөн нөхцөл ёсоор за би энд комент болгоод биччихье. Хамгийн их ерөнхий хуваагч m n-ий үүнээс n нь тэгтээ тэнцсэн тохиолдолд бидний хамгийн анх өгөгдсөн одоо жишээлбэл бидний өмнөх жишээгээр 15 6 гэсэн хоёр тооны ерөнхий хуваагч хамгийн их ерөнхий хуваагч нь хамгийн сүүлд гарсан энэ хөрхөн илэрхийллийн m байх ёстой гэдгийг бид нэр түрүүнийхээ өгүүлбэрээс ойлгож утсан. Тэм учраас хэрвээ n тэгтээ тэнцчих юм бол m-ийг утга буцаагаад m бидний хамгийн их ерөнхий хуваагч болно гэд явуулчих байна. За энэ бол бидний рекурсив функцийн өөрийгөө төгсгөх блок. Хэрвээ энэ блокийг бүгдээрээ алдаатай эсвэл бичихгүй өргөчих юм бол энэ функц маань хязгааргүй өөрийгөө дуудаад хамгийн эцэст нь exception timeout эсвэл ямар нэгэн синтаксийн алдаа өгөөд энэ код маань дуусна. Тэгэхээр энэ функцээ бүгдээрээ яаж төгсөх вэ гэдгээ маш сайн бодож олох хэрэгтэй. За хэрвээ энэ нөхцөл биелэхгүй бол яах вэ? За тэгэхээр биелэхгүй байх юм бол m-ийг n туваасантай тэнцүү. Тэгээд за бүгдээрээ байр солих үйлдэл дээрээ бүгдээрээ swap гэдэг функцийг бичиж өгнө. Энэ нь ямар үг бэ гэхээр хэрвээ m 15-тай n нь 6-тай тэнцүү байх юм бол бид нэр m тэнцүү 6 n тэнцүү 15 болох үйлдэлийг энэ функцээрээ гүйцэтгэж өгнө гэсэн үг. За тэр функцээ бүгдээрээ одоо бичнэ. Тэгэхээр түр алгасчихъя. За тэгээд одоо өөрийгөө дуудах хэсгийг бичиж өгнө. За Euclid маань m n. За энд бид хэрвээ за бүгдээ энийгээ тулгаад харъя. Хэрвээ n тэгтээ тэнцэхгүй болвол за хамгийн ихний жишээгээр 15 6 байх юм бол m-ийн утгыг m-ийг n хуваасантай тэнцүү болгоё. За тэнгууд энэ нөхцөлд бид нар энэ үйлдэлийг хийгээд m тэнцүү 3 мэдээж 15-ыг 6-ад үлгэлтэд авахаар 3 гарна. n тэнцүү 6 болчихж байгаа. За тэгээд swap буюу байрыг нь солих функц гүйцэд гэхээр энэ маань n тэнцүү 6 n тэнцүү 3 болчихж байгаа. За ингэж байрлалаа өөрчлснөөхөө дараа дахиад Euclid-ийн теоремыг буцаагаад дуудчихж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ бидний энэ бичсэн Euclid-ийн теорем хамгийн анхудаа ажиллахдаа хамгийн их ерөнхий хуваагч 15 болоод 6 гэсэн хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагчийг олохоор ажиллаж эхэлсэн бол дараагийн энэ дуудагдах хэсэг дээр 3 болон 6 гэсэн хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагчийг дуудахаар ажиллаад эхэлж байгаа. За тэгээд энэ дахиад нэг удаа үргэлжилсэний дараагаар энэ маань
хамгийн 6 болон 3 гэсэн хоёр тооны хамгийн ихэрхий өгчийг олохоор энэ Евклидийн теорем маань жижиг Евклидийн теорем дотор нь дуудагдсан Евклидийн теорем маань энэ ажиллаад эхэлж байгаа. За тэгэхээр энэ дотор болох үйл явц яг л адилхан. Хамгийн ихний удаа энэ гараад энэ Евклидийн теорем өөрөө шүү дээ. Тэгэхээр дахиад 6 болон 3 гэсэн хоёр тоо энэгээр орж ирээд хэрвээ n тгээс ялгаатай байвал шалгалаа. За тийм байна 3 учраас эндээс гараад явна. За тэгээд хамгийн ихний энэ блокийг гүйцэтгэсний дараа бидэнд m тэнцүү тэг n тэнцүү 3 болно. За дараа нь swap байрыг нь солилоо. Байрыг нь сольсны дараа m тэнцүү 3 n тэнцүү тэг болно. За тэгээд Евклидийн теоремоо дахиад m-ийн хувьд утгын хувьд 3, n-ийн утгын хувьд тэг гэсэн байрлалаар буцаагаад явууллаа. Буцаагаад явуулахаар дахиад Евклидийн теорем дээрээс орж ирлээ. Шалгалаа. n тэгтэй тэнцүү юу? Хамгийн сүүлийн утгын хувьд бид 3 болон тэг гэсэн утгыг буцаасан. Тэгэхээр n тэгтэй тэнцүү байгаа учраас энэ блок маань ажиллаад бидэнд m гэсэн тоог буцаах хэрэгтэй болох нь. Тэгэхээр бидэнд 6 болон тэгэхээр энэ хэсэгт 3 Евклидийн теорем маань зайлшгүй тоолоод үзье. 1 2 3 удаа Евклидийн теорем өөрөө дуудагдаж ажилласны дараа бидэнд хамгийн их ерөнхий хуваагч 15 болон 6 гэсэн хоёр тооных 3 гэсэн хариуг энд өгөх ёстой болж байна. За тэгвэл бүгдээрээ функцээ гүйцээгээд бичиж үзье. За ингээд Евклидийн теорем маань ерөнхийдөө болчихлоо. За тэгээд энд swap функцээ бичиж өгье. За функцийн ерөнхий бүтцийн үед бид эхлээд түлхүүр үгээ бичиж өгнө. За тэгээд би энэ функцээ swap гэж нэрлэхээр энэ блокоос эхлээд бодчихсон байсан учраас нэрээ swap гэж өгье. За тэгээд бидэнд int. За энд маш сонирхолтой тэмдэглэгээ гарч ирнэ. xy int xx. За энийг бүгдээрээ дараа нь туршилтаар харна. Энэ жижигхэн од тэмдэглэгээ юу гэсэн үг вэ гэхээр тухайн утгыг өөрийг нь яг үндсэн хэлбэрээр нэлгэнэ гэдгийг биднэрт зааж өгч байгаа. Хэрвээ энэ од байхгүй бол функцүүд яаж ажилдаг вэ гэхээр тухайн хувьсагчийн бяцхан хуулбарыг нь хийгээд тэр хуулбарыг нь функц руу явуулцдаг. Тэгэхээр хэрвээ та тухайн тоог өөрийг нь тэр чигт нь өөрчлөхийг хүсч байвал энэ од тэмдэглэгээгүйгээр тэр бүтэхгүй гэсэн үг. Яагаад гэхээр яг нарав тодор гардаг шиг нарав тог энийг хувилбар яваад үйлдэлийг гүйцэтгэн. Тэр хувилбар үхэх, гэмтэх, эсэх нь нарав тод нөлөө байхгүй. Нарав тоо хідэн бол хідэн хувилбарыг өөрөөсөө гаргаж чадна. Тэр хувилбаруудаа буцаагаад байхгүй болгож чадна. Яг үнтэй адилхан болчихж байгаа. Тийм учраас та нарав тог өөрийг нь ажил хийхээр явуулахар бол функц дээр яг үнтэй адилхан энэ бичсэн одыг энэ хэсэгтэр бичиж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хувилбарууд нь яваад өгнө. За int m энэ хоёр таваа зарлж өгье. За тэгээд би гараас хоёр тоо авъя. Бид энэ end тэмдэг scanf дээр ямар үйлдэл гүйцэтгэдэг юм мэднэ шүү дээ. Тухайн тог өөрийг нь авч байгаа. Утга онож өгч байгаа. За ерөнхийдөө функц дээр ажиллахад энэ од энэ end тэмдэгтэй адилхан маш төсөөтэй үүрэг гүйцэтгэдэг гэд ойлгочих болно. За ингээд энэ хоёр тоо маань орж ирлээ. За мэдээж бидний хувьд хэрвээ та анзаарсан бол Евклидийн теоремыг бичих явцад бид бүгдээрээ m тоог n тооноос илүү байлгаж ирсэн. За тэгтэл хэрэглэгч гараас өгөхдөө хэрэглэгч төгс биш шүү дээ. Хэрэглэгч гараас өгөхдөө m тоог нь бага, n тоог нь их. Жишээлбэл сая бидний тохиолдолд m тэнцүү 6, n тэнцүү 15 гэдэг өгчих юм бол бидний теоремд Евклидийн теорем ажиллах явцад алдаа гарч эхэлнэ. Яагаад гэхээр бидний ерөнхий нөхцөл m-ийг хуваах нь n тэнцүү гэсэн нөхцөл байгаа шүү дээ. За тэгтэл энэ нөхцөлд хэдэн ч удаа 6-г 15 дүлдэгдэлтэй хуваасан 6 л гарна. Тийм учраас энэ теорем маань хэзээ ч төгсөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ алдаанаас сэргийлээд бүгдээрээ хэрвээ m нь n-ээс бага байвал
Энэ хоёрын байрыг солио. Бид байр сольдог функц бичих гэсэн шүү дээ. За тийм учраас mn. За ингээд энэ дутуу оноож үгүй. Яагаад тэгэхээр Евклидийн теорем маань өөрөө утга буцаадаг функц. Эндээс бид энд төрөлтэй m гэсэн утгыг буцааж байгаа. Тийм учраас за эсвэл энд int answer гэд шин хувьсагч зарлаад өгчих юм. Тэгээд тэрэндээ бид Евклидийн теоремоо m болон n утга өгөөд дуудчих. За энэ нөхцөлд юу болох вэ? За printf. За баха answer болчихлоо. За ингээд ажиллуулад үзье. За хэрэглэгч тоог оруулж өгнө. За бүгдээрээ эхлээд өөртөө авсан жишээ 15 6 гэдэг жишээг аваад үзье. За хариу 3 гэж зугарч байна. За тэгвэл яг саяныхаа жишээгээр 6 болон 15 гэд ажиллуулад үзье. Хариу 3 гэж зугарч байна. За тэгвэл бүгдээрээ энэ хэсгийг төр комент болгоод ашиглахдаггүй болчих. Тэгэх юм бол за 15 6. За хариу зугарч байна. Дахиад 6 15. Бас хариу гарчлаа шүү дээ. За ингээд энэ блок маань хэрэггүй байсан юм байна. Яагаад гэхээр энд нэг удаа Евклидийн теорем шалгасны дараагаар энийг үлдэгдэлтэй хуваагаад байрыг нь солиод одоо хэрвээ бид нэр 15 бишээ 6 15 гэж тооныхоо дараалыг ингэж өгөх юм бол Евклидийн теорем нэг удаа ажилласныхаа дараа m тэнцүү 15 n тэнцүү 6 болгоод хувьсагчаа соличихно. Тэгэхээр энийг дутуу тооцоод илүү үйлдэл хийсэн байна. Тэгэхээр энэ бид нарт хэрэггүй гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ энэ кодоо одоо Спож Абрамов руу явуулж үзье. Абрамов бол мэдээж бидний бодсон бодлогыг шалгадаг, цаанаасаа тест өгдөг бодлогын тестийн програм байгаа. За байж байгаараа энд 56108 гэсэн тоо өгөхөд ямар хариу гарах ёстой вэ нарыг? За 56 108. 4 гэж гарч байна. За тэгэхээр энд 4 байна. За тэгвэл solution явуулъя. Эндээс бүгдээрээ энгийн C алтаа өгөх магадлал нь өндөр байдаг. Учираас бүгдээрээ аль болох C++-ыг сонгочихъя. За тэгээд энд бүгдээрээ хариугаа хэвлэхдээ нэг илүү үйлдэл буюу answer гэсэн оруулж өгсөн байгаа. Энийг хасахгүй бол тухайн хариуны маань формат таарахгүй байна гэд бидний хариуг буруу гэд хийчихнэ. Тэгэхээр за ингээд бидний бодсон бодолд зүг байна. Тэгээд системээс шалгаад бидэнд зүг байна гэсэн хариуг өгчихлөө. За ингээд та бүхэндээ өнөөдрийн хичээл ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас бидний дагаад манай сувгийг subscribe хийгээрэй. Мөн лайк дарахаа мартаа. За өнөөдрийн хувьд баяр таа.